За баяраад энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг мань хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Тэг хүмүүс манай үзэгчид бол ерөнхийдөө Субботагийн баяр гэдгээр нь төлхөө мэдж байгаа байх. Тэг хоёлаа яриагаа ер нь баяр гэдэг хүн хий юм бэ те ямар мэрэгчлэлтэй ягаад энэ Subota Pictures-ыг хийх болсон юм бэ гэдгээс хоёлаа яриагаа эхлэе. За энэ талаар товчхон ярихад бол баяр гэдэг хүн сэтгүүлч болон эрх зүйч мэрэгчлээ. За сүүлд Австралид яг нөгөө маркетингийн PR-ын чиглэлээр нэг боловсрлоо жоохон дэвшүүлсэн. За Subota гэхлүүлсэн шалтгаан гэвэл одоо анх түүхийг ярихад 2018 оны үед Facebook дээр яг энэ хүн төрөлхтний фото түүх гээд пэйж нээжсэн. За тэр нь бол ямар зорилготой байсан гэхээр ерөнхийдөө энэ түүхэн гэрэл зураг, архивын гэрэл зургуудыг дандаа хүн төрөлхтний түүхийн Монгол тайлбартай Монголын одоо уншигч, үзэгчдэд бол хүргэх зорилготойгоор анх нээжсэн. За тэгээд тэрнээсээ улбалаад явсараагаад ерөнхийдөө YouTube руу орж YouTube-ээр хүмүүст илүү нөө өргөн цар хүрээнд энэ чиглэлийн зүйлсийг түүхэн одоо мэдлэгүүдийг олгох хүслийн дагуу Subota Pictures-ийг хийсэн. За тэгээд тэр түүх маань явандаа геополитик улс төр болж хувирсан. За геополитик улс төрийн сэдвийг бол ярихын тулд заавал өөрөө түүхийг судалж түүх өөрөө хөндөгддөг. Яг үл хүн төрөлхтний түүхэнд гарсан улс төрийн бүхий шийдвэрүүд за өнөөдөр болж байгаа дэлхийн ертөнцид өрнөж байгаа энэ геополитикийн асуудлууд бүгдээрээ учир шалтгаантай байдаг. За тэр учир шалтгааныг ойлгож иж ерөнхийдөө зөрчилдөөний гол үндэсгийг зөв бурууг нь олох боломжтой. Тэгэхээр зайлшгүй түүхийг бол хөнддөг. Тэгэхээр ер нь бол нэг сэдвээсээ хазаагаагүй анхны түүхээ бол бас ярьж байна л гэж бол үзтээ. Өмнөөс баяраас нэг хоёр раман бичижсэн тий. Миний мэдхээр хоёр байгаа юм тий. Тэгээд бид нар ч ингээ оюутан цагаас нэгнийгаа ингээд хараад юу хийж байгааг нь хардаг байсан. Тэгсэн чинь ингээд раман бичижсэн дараа нь яг тэр нөө фото түүх рүү орох үед би бас гайхчихсан байхгүй. Бас ингээ манай үеийн залуучууд ч бас юм түүх айгуу сонирхдаг юм байна. Тэр дунд ингээ бүр контент болгоод юм олон нийтэд түгээд юм байна гэ тэр надад их сонирхолтой санагдчихсэн. Тэгээд нэг юм ажигласан нь яг тэр анх тэр хүн төрөлхтний түүхийг эхлэе явж хахад согоо гэдэг пэйжтэй танай пэйж аяг хандуурагдаад яваад байсан байхгүй юу. Тэгэхэд тэрнээс одоо ялгарлал нь бол нэг илүү олон улсын тэ улс төрийн түүхүүдийг явуулт тэр онцлог өртөө өчтөр Тянжины айлчлал одоо Шхабын орнуудын уулзалтын талаар бас Subota Pictures дээр шинэ дугаар орсон байлээ. Тэгээд энэ Тянжины уулзалтын талаар товч мэдээлэл өгч. За тэгэхээр ер нь бол сүүлийн жилүүдэд дэлхийн ертөнцийн одоо геополитик бол маш эрчимтэй өөрчлөгдөж байгаа гэдгийг энэ чиглэлээр сонирхдаг, уншдаг, судалгаа хийдэг хүмүүс бол анзаарж байгаа. 1900 одоос нэг 34-5 жилийн өмнөх рүү төр урагшлахад бол 1991 онд Зөвлөлт холбоот улс задарч унсны дараагаар Америк нэгдсэн улс бол ерөнхийдөө дэлхийн ертөнцид ноёлж эхэлсэн. За өөрийн ардчилсан үнэт зүйл, үзэл санаа, за либерал номлолыг бол дэлхийд даяар экспортлож, за дэлхийн олон улс орнууд тэрнээс нь өөрсдийн хэмжээгээр бол шанагдаж авсан. За ингээ ерөнхийдөө Америк төвд нэг туйлд 90 үе дэлхий дээр 91 оноос хойш нэг 20 орчим жил бол дангаараа ноёллоо. За гэтэл одоо дэлхийн ертөнц бол Америкийн ноёлол гэхээс илүүтэйгээр за энэ тэнд олон ийм хүчний төвүүд гарч ирж олон туйлд дэлхийн ертөнц шинээр бий болж байгаагийн хамгийн том нотлохоо нь бол өчигдрийн гэж одоо саяны болсон Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт байлаа. За энэ уулзалтын хамгийн сонирхолтой зүйл гэвэл 25 жилийн түүхэндээ анх удаа Шхабын орнууд хамгийн өргөн цар хүрээтэйгээр хамгийн олон оролцогчтойгоор мөн маш чухал онцлог одоо үйл явдлуудыг хүн төрөлхтөнд бол зарласан иймэрхүү мэдээллүүдийг бол хийлээ. За юуны өмнө бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпин бол Global South гэдэг одоо үзэл баримтлалыг бол саяны уулзалтаар бол гаргаж ирлээ. Яг нь энэ талаар бол өмнө нь бол яригдчихсэн боловч ийм аль бие усны тунхаглал хэмжээнд бол яригдж байгаагүй. За энэ юу юм бэ гэвэл одоо ер нь өнгөрсөн 100-аас эхлээд дэлхийн ертөнцийн гол тоглогчид
дэлхийн түүхийг залуурдаж явж байгаа гол улс үндэстнүүд бол одоо дэлхийн гариг байгаа шүү дээ. Экватор, голоороо экватор байгаа шүү дээ. Экваторын хойд бүсийн орнууд бол ерөнхийдөө гол тоглогчд байлаа. За үүнд бол хойд Америк, тийм Америк нэгдсэн улс, Канада, за Европын орнууд бол бүгдээрээ хойш байгаа. За мөн Оросын холбооны улс, одоо хүчин зөвлөлт холбоотой улс гэх мэтээр ингэж явж ирсэн. За Ши Жинпиний гаргаж ирсэн одоо саяны South Global гэдэг юу номлолт бол одооноос эхлээд дэлхийн геополитик хүчний тэнцвэр өмнө зүгийн орнуудад бол одоо шилжнэ гэдэг иймэрхүү зүйлийг ярьчлаа. За энд нь бол мэдээч хэрэг одоо бүгд найрамдах Хятад ард улс, за нөгөө Булангийн орнууд, Арабын орнууд, за нэмээд Африк байгаа. За үүн дээр хэдийгээр хойд тэнхлэг бүсэд байдаг ч гэсэн Оросын холбооны улсыг холбоотон гэдэг өнцгөөс, за барууны эсрэг үзэл санаа одоо нэг байгаа гэдэг өнцгөөс бол өөрсдөндөө оруулчихж байна. За харин уртавт байгаа Австрали улсыг бол барууны холбоот нь болохоор хоошоо ингээд шилжилтүүдийг хийлгээд зогсоолчихж байна. За энэ яаж хөгжих юм бэ? Энэ яг юу болох юм бэ гэхээр за Ши Жинпин бол юуны өмнө Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дунд шинэ хөгжлийн банк байгуулъя гэдэг зүйлийг бол сая ярьлаа. За энэ хөгжлийн банкнд бол Хятадын зүгээс бол эхний ээлжинд 18 тэрбум долларын хөнгөлөлтөө зээлийг гишүүн орнуудаа өгье гэдэг бас боломжтой гэдэг талаар бол ярьчлаа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо хүчний маш том шилжилт бий болж байна. Одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд, за энэ дотор одоо бас хажууд нь БРИКС гэж байгаа. За эдгээр бол зарим гишүүнчлүүд нь бол давхцдаг, зарим нь давхцдаггүй. За ерөнхийдөө үйл ажиллагааны зорилго бол бас яг нэг нь илүү бүс нутгийн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, доктортой байдал руу чиглэдэг бол за БРИКС илүүтэйгээр эдийн засаг. За БРИКС гэдэг чинь ерөөсөө одоо хамгийн энгийнээр хэлэхэд бол Америкийн нэгдсэн улсын долларын ноёрхыг одоо эсэргүүцэж байгаа улсуудын эв санааны нэгдэл гэж хэлчихэд болно. За тэгэнгუთ юу бас нэг сонин зүйл нь юу анзаарч чинь тэгэхээр Шанхай хамтын ажиллагааны байгууллагын орнуудын хөгжлийн банкыг байгуулна гэж ярьж штэ. Тэгэхээр Шваб чи илүү бас дан ганц цэрэг армийн юунасаа гадна евро эдийн засгийн салбар руу бас хүрээгээд тэлэх эрчимтэй бодлого явуулж гинүү гэж харагдаад байгаа. Тэгэнгუთ ерөнхийдөө БРИКСийн үзэл санаатай нийлээд ихэлчихэж байна. Тэгэхээр яг энэ баталгаатай биш боловч Яванда БРИКС Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд хоёрын үйл ажиллагааг нь уялдуулах. За мөн цаашлаад энэ хоёр байгууллагыг бол нэгтгэх бас боломж тийм судалгаа бас тодорхой хэмжээнд хийж магадгүй гэж бол харагдаад байгаа. Тэгэхээр дэлхийн ертөнц бол яалтчгүй одоо олон туйлд ирүү шивжиж байна. За үүний бас нэг нотлохоо гэвэл за Оросын холбооны улс бол одоо 1991 онд зөвлөлт холбоот улс задарсны дараагаар бол яг үүнд маш хүнд байдалд орсон шүү дээ. Бараг гуйлагчин шахуу болцгоосон. За гэтэл Путин 2000 онд бол төрийн эрхэнд гараад 2000 оноос хойш яг уу мэдээч хэрэг Оросын нийгмийн олон тавт амьдралыг бүгднгийн өөдөнд татаж чадаагүй. Бүх Оросын иргэд бүгдээрээ баян хангалуун амьдарч чадаагүй ч гэсэн Путин нэг салбарыг босгож ирсэн нь Оросын батлан хамгаалахын салбар байсан. Орос бол угаасаа дэлхийн хамгийн олон цөмийн цэнэгтэй хошуутай улс. За үүн дээр нэмээд батлан хамгаалахын бодлого нь сайжрахаар Орос яалтчгүй нэг том хүчний төв болж байгаа. Эдийн засаг нь сайн байна уу муу байна уу тэр бол хамаагүй. За Хятадын хувьд бас нэг зүйл нь гэвэл 1980-ад оноос эхлээд Дэн Сяопин зах зээлээ чөлөөлснөөс эхлээд за магадгүй Дэн Сяопины өмнөх 1978 оноос эхлээд Хятадын эдийн засгийн өсөлт бол жилийн 10% өсөж ирсэн. 2005 оны хүртэл. За энэ бол үнэхээр аимшигтай, гайхамшигтай өсөлт байсан. За тэгээд Хятадын энэ өсөлт хэрвээ одоо цаашид энэ маягаараа үргэлжлээд байвал за сая Бээжингийн их сургууль саяхныг судалгаа хийсэн байлаа. За тэр нь ямар судалгаа вэ гэвэл Хятадын эдийн засгийн өсөлт дунджаар жилийн 5% та цаашид өсөх юм бол 2035 он гэхэд Америкийн эдийн засгийг гүйцэж за дэлхийн номер 1 эдийн засаг болно. За энэ бол ерөөсөө Америкийн нэгдсэн улсын хувьд бол шууд аюул. Америкийн ноёрхогч байр суурийн эсрэг маш том сөргөлтөө үүсэж байна гэсэн үг. Тэгээд энэ ч утгаараа 2018 онд санагдаж байна. Америкийн нэгдсэн улсын тухайн үеийн ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны дайныг эхлүүлж ирсэн. Худалдааны дайны гол үндсэн зорилго гэвэл маш тодорхой. Өрсөлдөгч өөрсдийнхөө орон зайг нь эзэлж магадгүй байгаа Хятадыг хазаарлах явдалд оршиж ирсэн.
За тэгээд үүний дараа 2021 онд ерөнхийлөгчийн сонгуулиар Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсон Америкт. Жо Байден, Трамп хоёрын бодлого бол тэнгэр газар шиг ялгаатай байсан. Мэдээж үзэл баримтлал явуулсан зөрөө шүү дээ. Маш их ялгаатай. Гэтэл Жо Байден Трампын маш олон хэрэгжүүлжсэн бодлогуудыг өөрчилсөн юм. Нэг том бодлогыг хэвээр үлдээсэн нь худалдааны дайны бодлого байсан. Тэгэхээр энэ чэнэс юу гэж харагдаж байна гэвэл худалдааны дайн гэдэг бол Трампын бодлого биш. Жо Байдны бодлого. Шинэ бол ерөөсөө Америкийн нэгдсэн улсын бодлого болж тарж байгаа. За одоо ингээд Трамп сая дахиад ерөнхийлөгчөөр гарч ирлээ худалдааны дайн улам ширвсэж байна. Тэгэхээр Америк өөрөө ингэж хятадын эсрэг ингэж хазаарлах, хятадын хүчийг бууруулах алхмуудыг эрчимтэй хийж байгаа нь өөрөө дэлхийн ертөнц олон төрөлд ирүү шивжих гээд за энэ шивжилтийг зогсоохын төлөө одоо бас бүх хүчээ өөрсдөө хэмжээнд ажиллаж байна гэж харагдаж байгаа. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү байдалтай. Тэгэхээр бас Ишхабын уулзалтыг биднээс ингээд сайн анхааралтай ажиглах юм бол ажиглагч гэдэг статусыг бас энэ жилээс авахар болчихлоо шүү дээ. Тэ хурлын шийдвэр дээр харьцангуйны тийм ажиглаад байхынхаа оронд юм партнер гэдэг статустай. Тэр Монгол улсын хувьд сая Ухнагийн өрсөх ерөнхийлөгч бол ажиглагчийн статустай бараг сүүлийн удаа оролцчуудаа гэж харагдлаа. Тэгээд таны тэр өчтөрийн оруулсан мэдээлэл бол 9 сарын 3-нд цэргийн парадын өмнө оруулсан мэдээлэлсэн. Тэгээд Субботайг бол хүмүүсийг нь улс төрийн контент бүр яг үнэхээр ингэ сонирхдаг үнэж үзэгчид бас үздэм байх гэж бас комментуудаас нь хараад байгаа юм. Тэгэхээр энэ яагаад бас одоо жишээ нь яагаад гэхээс илүүтэй яаж ер нь контентоо бэлддэг вэ? Тэрнээс үзэгчдэд нь сонирхолтой байж магадгүй. Материалаа яаж цуглуулт юм бол яаж юм гоё боловсруулж зэгцтэй яриад байна гэдэг комментууд би их олон харсан л та. Жишээ нь нэг дугаараа юм бэлтгэл ажил тэр хугацаа зарцуулах уу? Контентоо хэрхэн бэлддэг юм бэ? За яг хуу ерөнхийдөө бол одоо олон улсын харилцаа геополитикийн чиглэлээр контент бэлтэж байгаа хүний хувьд бол тогтмол энэ талаар бол шин соргог мэдээллүүдийг бол уншиж явдаг. За ерөнхийдөө ингээ мэдээллүүдийг уншихаар хүн өөрөө дүрстэй болчихно. Ер нь юу болоод байгааг бас тодорхой хэмжээгээр ойлгодог болчихно. Яагаад гэвэл аливаа үйл явдлууд бүгдээрээ өмнөх өөр нэг үйл явдалтайгаа холбоотой байдаг. Тэгэхээр ерөнхий мэдлэгүүд бол цуглараад байдаг гэсэн үг. За энэ дээр шинээр бодож байгаа шинэ үйл явдлууд нэмэгдэхэд бол өмнөх одоо уншсан, туршлагачсан мэдээллүүд дээр орж ирэхээр мэдээлэл бэлтгэхэд бол хайгуу амар байдаг л да. Тэгээ энэ ч утгаараа яг хуу гадны их сурвалжууд байгаа. Мэдээж одоо Америкийн нэгдсэн улсын, за Их Британий их сурвалжууд байгаа. За мөн одоо мэдээллийг тэнцвэртэй байлгахын тулд Оросын холбооны улсын бас их сурвалжуудаас тодорхой хэмжээгээр авдаг. За заримдаа бас боломж гарвал Аль Жазира гэх мэтээр одоо 3 дахь ертөнцийн орнуудын тэм их сурвалжуудаас авахыг аль болох боддог. Тэгээд энэ бүх нөгөө хамгийн гол нь миний яг үндсэн одоо боддог нэг зарчим бол аль нэг тал руу хэлбэхгүй яг төвийг сахиж хүрэхийг бол хүсдэг. За заримдаа бол мэдээч хэрэг бас аль нэг тал руу хэлбэсэн тиймэрхүү тохиолдлууд бол байдаг л ахуй хүний үзэмж ордог. Тэгэхээр хамгийн гол нь төвийг сахих энэ бол яг нөгөө жанжин шугам байгаад байгаа. Тэгээд ерөнхийдөө яг тэр найруулга эмгцэгцийн хувьд бол яг одоо тэрийг бол сайн мэдэхгүй байна. Магадгүй өөрөө бас сэтгүүлч мэрэгчлээ хүн болохоор оюутан байхаас энэ талаар дадлагчиж юм хийсээр байгаад тэгээд тодорхой хэмжээнд бас эвтэйхэн хүрэгдэг болсон байж бас магадгүй. Би бол сэтгүүлч гэдэг нь жишээ нь өнөөдөр л мэдчихэж байгаа хгүй. Хүмүүс бол дийлэгтээ түүхч, баяр дүүх судлаач гэдэг тэгээд идэм лээ. Тэсээ зарим нь үгүй наа залуу чинь түүхч биш штэ, улс төр судлаач юм биш үү ч гэдэг тийм байр суурь байгаад байдаг байхгүй. Тэгээ олон нийтэд харагдаж байгаа баяр болвол за Субботай Pictures гэдгээр нэгдүгээр харагдчих чинь, хоёрдугаарт түүх гэ харагдчих чинь тий. Гэтэл яг амьдрал дээр одоо Субботайгаас гадна баяраа бас юу хийж байгаа вэ? Бид нар нэг юм тогтол эрхэлдэг ажил төрөл байдаг шүү дээ. Ялангуяа манай үеийн залуучууд ихэнх нь давхар юм хийгээ явж шít. Баяр ер нь ойрд юу хийж байна? Миний хувьд бол ерөөсөө зөвхөн Субботай Pictures-ийн ажиллаа хийж байгаа. Яг хуу сэтгүүлч мэргэжлэр төгсөөд эхлээд үндэсний телевизэд, дараа нь Bloomberg телевизэд бас нэг хэсэг ажилласан. Тэгээд дундуур нь яг хуу хувь хүний нэг одоо хүсэл сонирхол
одоо авьяас чадвар гэж хэлэх нь бас арай ахадсан юм болох байх та. Гэхдээ яг тэр нэг хүсэл сонирхлын хүрээнд бас уран зохиолын тиймэрхүү номнуудыг бол бичих гэж оролдож байсан. За энэ ч утгаараа таны түрүүн хэлсэн 2 роман гэхүү одоо роман гэхэд бас жоохон ичмэр л ах та. Тэгээд тууж маягийн тиймэрхүү зүйлсийг бол бичиж үзчихсэн. Тэгээд одоо бол ерөнхийдөө яг өөрийнхөө хамгийн гол хүсэл сонирхлын хүрээнд дуртай зүйлээ хийгээ явж байгаа. За энэ нь бол миний хамгийн дуртай зүйл болох одоо олон улсын харилцаа геополитик судлал. За энэ хүн өөрийнх нь судалгааны ажлыг бол дан ганц өөртөө наагаад байх биш. За олон нийтэд бас хүргэх энэ ажлаа хийж байгаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа ч гэсэн яг Субатай дээр төвлөрч за энэ сувгаараа геополитик түүхийн мэдээллүүдийг бол хүргэнэ гэсэн зорилготой байна. Нэг контент хөгжүүлэгч тал руугаа л ажиллаад байна гэсэн. Яг хуу хажуугаар нь бас за миний хувьд бол юунд 2023 онд ардчсан намд бас орж ирсэн. Шүнчлэр эзэжсэн. Энэ бол мэдээж бас хов хүний сонголт эрхчлөө бас энийг бол манайхаас ойлгох хэрэгтэй. Үзэл баримтлалаас тийм болохоор бас хажуугаар нь тодорхой хэмжээгээр тийм идэвхтэй биш боловч за намын одоо бодлого гэх юм улс төрийн ажлаа бол бас тодорхой хэмжээгээр хийж явдаг. Магадгүй яг таны ингээд яг өөрийнхөө тэ оюун дүгнэлтийг хэлээд анализаа ингээд логик тест дараалд оруулаад ингээд өрөөд хамгийн гол нь давхар юм шийдэлтийн мессеж өгдөгтөөс олон хүн дагаж сонсдсон болов гэсэн бодлоо. Андаа чинь ингээм хамт ингээ яриа сууж хахад төржилэн л та. Тэгээд улс төрийн хувьд бол биднэрт ингээ олон талын гарц гаргалтайнууд байна те. Бодлогын төвшөнд бид нараас ингээд төр засгийн хийж байгаа үйл ажиллагаа шүүмжлэх хэрхнээс харьцангуй байгаад байгаа учраас бид нар нэг тийм арчилсан засаглалаа алдчихгүй яваад байна. Дээрэс нэг монголчууд өөрсдөө эрхчлөөний мэдрэмж маш өндөртэй арт юм шүү дээ тий. Тэгэхээр энэ талын чиглэлд бас энэ Subotai Pictures ийм үйл ажиллагаа явуулаад бас ийм мэдээлэл хүргэдэг. Би бас залууныхаа хувьд их таашаадаг. Ягаад гэвэл манай залуучууд одоо л дийлэнх дандаа сонсож гин тий. Бид нар үздэг хардаг юм ч гэсэн ерөөхдөө ийм болцсон байгаа үед боловсруулсан контент байгаад бас би бас их сайшааж одоо тийм талархдаг гэх юм уу. Тэгээд сүүлдээс нөө XX түүх гэд танаа одоо Subotai Pictures одоо танил судалгааны бүтээлүүд дийлэнх нь агаалтай. Тэгээд түүхтэй ийм тайлбартай зурагтай тийм түүх альбом гэж би ойлгоод байгаа. Тэр бүтээлийнхаа талаар яриад хэдийн хугацаанд тухайн бүтээл төрөв, тийм материалуудаа хэрхэн цуглуулсан бэ? Аха. За яг XX түүх буюу одоо энэ хүн төрөлхтний фото түүх гэд номыг бол манай сувгаас бол хэрхэлж гаргасан. За энэ номны материалуудыг хэдийн хугацаанд судалсан бэ гэж үзэх юм бол их урт хугацаа орох. 2018 оноос гэж бол их бага хэмжээгээр бол судлаж архивын баримтуудыг бол ерөнхийдөө бүрдүүлж байгаад за хамгийн сүүлд бол ерөнхийдөө тэр дундаас шигшвтэй хийж за мөн одоо нэмэлт архивын баримтууд материалуудыг олж өөрсдийнх дүгнэлтээр ерөнхийдөө бол зэгцэлж номыг бол гаргасан. За энэ ном маань бол одоо хүн төрөлхтний 20 дугаар зууны түүхэнд тохиолсон одоо хамгийн тийм өвөрмөц үйл явдлууд за мөн одоо хамгийн тийм жин дарах үс одоо нөлөө үзүүлэх үс түүхэнд нөлөө үзүүлсэн үйл явдлууд за зарим нь магадгүй маш сонирхолтой бөгөөд хөнгөн тиймэрхүү үйл явдлуудаар ингэж хувь хүнийг бол уйдахааргүй тэгээ ном уншдаггүй ч хүн байсан зургийг хараад тайлбарыг хараад ингээ хөнгөн маягаар ингээ эргүүлээд байх боломжтой тиймэрхүү ном болгосон. Тэгээд энэ номыг бас 1000% хэвлэсэн. Тэгэхээр ерөнхийдөө яг сувгийнхаа үзэгчдэд зориулж сувгаараа бол борлуулна гэдэг өнцгөр хэвлэсэн болохоор гадуур номын дэлгүүрүүдээр бол огтоос уралдаалаагүй. Тэгээ одоо бол нэг 50-60% 600 орчим ном нь бол ингээд зарагдсан болон одоо бэлгийн замаар гэхэлээр бол байхгүй болчиход байгаа. Тиймэрхүү байна. Тэгэхээр энэ номыг бол одоо гаргасандаа бол миний хувьд бас сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ мэдээч бас яг альва зүйл ингээд хэвлэгтэй гарсны дараа энэний ч жоохон тэгчдэг байж үү гэдэг бол бодлууд бол орж ирдэг. Тэгээд одоо бас нөгөө дараагийн номныхаа ажилд бас орцсон байгаа. Дараагийн ном маань бол орчуулгын ном байгаа. Тэгээд орчуулга бол одоо нэг 50% таа явж байгаа. За тэр ном за зарим хүмүүс таалагдах бах, зарим хүмүүсийн бас зөвцөлтийг ч үргэж магадгүй. Нууц шишвэл агуулга нь Дэлхийн 2 дугаар дайнд Германыг удирдсан Адольф Гитлерийн 1921 онд төрийн эрх мэдэлд хүрэхээс өмнө
шорон торигдож байхдаа бичсэн миний тэмцэл буюу Mein Kampf тэр номыг орчуулж байгаа. Яг нь 2000 онд бол монгол хэлэн дээр орчуулагдсан байлаа. Тэрийг би бол 10-аад жилийн өмнө оюутан байхдаа уншиж байсан. Яг нь таалагдсан. Тэгээд зарим зүйлийг бас жоохон сайжруулж орчуулах хэрэгтэй болов уу гэж бодсон. Тэр өнцгөр бол одоо шинжилэн орчуулж байгаа. Тэгээд энэ оны 12 дугаар сар гэхэд бас дуусгах гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Яг авах юмч байна, хаях юмч байна бас гитарын тэр. Ер нь тэр номыг орчуулаа явж хахад гитар гэдэг хувь хүний философи бол маш хүчтэй гарч ирж байгаа. Тэр хүн яагаад еврейчүүдэд дургу болсон? Энэ бол одоо маш их асуулт шүү дээ. Зарим хүмүүс бол дэлхийн дахны асуулт. Тийм дэлхийн дахнаас зарим хүмүүс бол одоо еврей эмэгтэйд хаягдсан. Еврей эмэгтэйгээс бэлгийн замын халдвар төвч авсан. Еврей багш нь урлагийн сургуульд оруулаагүй гэх өөр өөрсдийгөө таамаглаж ярьцгаадаг. Хариулт нь бол тэнд байгаа. Яагаад марксистуудад дургу байсан? Тэрний хариулт бас тэнд байгаа. Тэгээ хувь хүн маань яагаад зөвлөлт холбоот улс руу дайн хийхээс өөр аргагүй гэж төрийн эрх мэдэлд хүрээгүй байхдаа тэр ном дээр бичсэн. Тэрний хариулт тэнд байгаа. Гэх мэтэр одоо ер нь тэр номыг ингээд яг орчуулад харж байхад тэр гитар гэдэг хувь хүний ерөөсөө ертөнцийг харах үнцэг философи явагдчихсэн. Тэр хүн дээд боловсрол эзэмшээгүй ч гэсэн маш их юмыг уншиж, маш их юмыг бас тунгааж мэдсэн юм билээ. Тэгэхээр дан ганц алуурчин одоо харгас дарангуудч гэхээс илүү бас өөр өнцгөөс нь бас харахад туслах юм болов. Гэхдээ мэдээч хэрэг одоо нацизмыг бол дэмжиж байгаа зүйл биш. За нацизм бол угаасаа дэлхий дээр байж болохгүй туршилтсан байна. Угаасаа энэ ч одоо туршилт нь явагдаад дуусчлаа шүү дээ. Бараг өдөрхөн бас нөгөө чөлөөлөлттэй нэг ихүү одоо тий нөгөө нэг Япон болон дэлхийн 2 дугаар дайны төгсгөлийг тавьсан өдөр болоод тий Бээжинд бас парад болж штэ. Тий. Тэгэхээр Mein Kampf-ийг би оюутан байхдаа уншиж ирсэн. Тий яг тэр нь орчуулж байгаа гэдэг нь тухайн үзэл санаа хөвхүүлэн дэмжиж байгаа асуудал бол нэгдүгээрт биш те. Хоёрдугаар тэн дээр магадгүй нэг сэтгэл зүйн асуудлууд те улс орны нэг үзэл санаа тогтох удирдахч сонгуулийн асуудал ч гэсэн Mein Kampf төр нэлийн хүнддэг шүү дээ. Гитлер чи өөрөө би болъёгээд дарангуулаа төрийн булаагаад авцсан хүмүүс биш байгаад байдаг те. Сонгуульд арчилсан сонгуулиар төрийн эрхэнд гарсан гэдэг нь бас. Тэгэхээр тэр номын бас шинэ орчуулгыг бас миний хувьд бас үнэхээр сонирхож уншмаар санагдаж байна. Тэгээ ном орчуулад одоо сууж явах үед те зураг цуглуулад одоо ингээ баримт болгоод эмхтгээд хүмүүст ингээ хүрэх гээд сууж явах үед те одоо хамгийн ихэр бодогддог дараагийн нэг ийм зүйлийг би хийчмээр байдаг да гэсэн тийм танд амьдралын зорилго байдаг бай. Шинэ зорилго хэрхэн тодорхойлж байна цаашдаа? Яг зорилгыг одоо холын хугацааны урт хугацааны зорилго гэж тодорхойлох уу эсвэл одоо богино хугацааны зорилго гэж тодорхойлох уу гэдгээс бол хамаарч ярих байх та. За богино хугацааны зорилго бол за мэдээч хэрэг одоо энэ орчуулж байгаа номоо гаргах. За Subotai Pictures-ийн үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэгч гэдэг юм уу. За мөн одоо нэмээд Монголын миний дотроос нэг бодоод байгаа зүйл байгаа л та. Одоо Монголын түүхэнд нөлөө бүхий гол эрхэм хүмүүс байгаа. За бүр хүнүүгийн үеэс эхлээд. За мэдээч одоо Subotai гэдэг маань өөрөө Сүбэдэ жанжин шүү дээ. Тэгээ Сүбэдэ жанжинг оруулаад тэгээ бусад Монголын үе үеийн нөлөө бүхий хүмүүсээр цуврал одоо юм зурагт ном доор нь товчхон тайлбарлагддаг үйл явдал. Тэгээ зурагт. Тэгээ энийгээ ерөөсөө Монголын хүүхдүүдэд зориулж ингэж хүүхдүүхээ таньж мэддэхэд нь туслах үүднээс бол хий гэдэг ийм санаа байгаа. Яг төсөл хэмжээнүүд арай болгоогүй байна. Ямар ч урдах ажиллаа дуусгахыг гэхэд холын зорилго гэх юм бол одоо мэдээч хэрэг өөрийнхөө одоо уншиж судалсан одоо хураасан одоо мэдвэгч гэх үү мэдээлэлч гэх үү энэ бүх зүйлсээ бас эх орныхын төлөө одоо энэ монголчуудын төлөө энэ хүрээлэн буун нийгмийн төлөө бас тодорхой хэмжээнд зориулах боломж нь олдвол зориулъя гэдэг тийм боломж бол тийм хүсэл бол байгаа. Зорилго. Чухам тэр боломж нь олдох нь яах нь. Гэхдээ боломжийг хүлээж хин нэгэ олгох биш өөрөө л олж авах тэмцэл багт та амьдрал бол. Дэрийг мэдээж бусдад хүлээн зөвшөөрлөн гэдэг нь бас бидний тэр дундаа яг манай насныхны хувьд бас нэг тийм нийгмийн шилжилтийн ороо босгоо үеийн хүмүүст бид нар бас нийгмийн үзэл баримтлал те одоо арга барилч гэсэн арай өөрөөр тогтоод шүү дээ. За Чингисийн ингээд бид нар Монголын нөөц товчнаас хөөгд арах юм бол Чингисийн 9 өрлөг байгаа те. Тэгтэл ягаад 9 өрлөгөөс ганцхан Сүбэдэ жанжныг одоо
онцлоод те Subotai гэж нэрлсэн бэ Pictures те. За юуны өмнө 9 өрлөг дундаас НАТО-гийн цэргийн шинжээчдийн судалдаг ганцхан үнэн Subotai. За. Энэ бол баг хамгийн том шалтгаан баг. Subotai жанжин Чингис хааны хийсэн аян дайнуудад бүгдэнд нь оролцсон. Эдгээр залуу наснаас өтөл өвгөн болтол морин дэлэн дээр тасралтгүй байдсан. Байдсан дайн тулаан болгондоо бүгдэнд нь ядалт байгуулсан. Ялагдчихгүй. Ялагдаж үзээгүй. Яг үүндээ баг Чингис хаан бол геополитикч хүн байсан гэж үзвэл Subotai жанжин бол агуу стратегч хүн байсан. Түүний геополитикийн үзэл баримтлалыг тулааны талбар дээр хэрэгжүүлдэг стратегч хүн байсан. Тэр утгаараа бол яг тулааны талбар дээр эзлэн түрэмгийллийн ертөнцид бол Чингис хаанаас магадгүй илүү байсан байх гэж би үздэг. Тэр ч утгаараа Subotai Баатрыг маш ихээр үнэлт юм аа. Тийм учраас Subotai Pictures л өөрөө тий бас тэр бэлэгдлээ батсан байх гэдэг. Тэгээд ер нь одоо Subotai Pictures яг цаашдаа одоо ингээд ном орчуулад явах юм байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлээд контентоо бол тасралтгүй хийгээд явах юм байна гэж шаарлаа. Тэгэд манай подкаст ерөнхийдөө нэг юм айхтар урт биш нөө бусад подкасттай харьцуулахад тэгээд зочныхоо ерөнхий онцлогийг бидэд ерөнхийдөө айлтгах тодтогч өгөхийг хүсдэг. Тэгээд миний өнөөдөр ярилцахыг хүссэн агуулга бол ерөнхийдөө л ингээд базагдчихлаа. Гэхдээ надад бас нэг тийм асуулт байгаа байхгүй. Ер нь цаашдаа яг энэ геополитикийн чиглэлээр академик төвшөндөө суралцах бодол байгаа юу? Яг суралцах бодол бол байна. Гэхдээ хийх ажил бас маш их байна. Тэгэхээр яг суралцаж илүү мэрэгжлийн, илүү гүнзгийрүүлсэн мэрэгжлийн төвшөнд бол судлах тийм цаг зав бас олдох нь гэдэг байна. Гэхдээ яг үндсэн ажил маань одоо энэ болж хувирж байгаа болохоор суралцах нь зөв байх. Гэхдээ хамгийн гол нь геополитикийг өөрөө яг нэг тийм номон дээрээс сурдаг. Эсвэл одоо хин нэгний номол дээрээс тулгуурлаж тийм ойлголт авдаг зүйл биш юм болов уу гэж би хардаг. Яг мэдээч хэрэг хүн болгон геополитик судлахгүй. Тэгэхээр геополитик тодорхой хэмжээнд судалж байгаа хүмүүс бол цаанаасаа сонирхолтой, цаанаасаа нэг өгөгдөлтөй болоод судалж байгаа гэж харж байгаа. Би бас нэг бодоод байна л да. Ихэнх нэг контент хийж байгаа залуучуудын зорилго нь ерөөсөө баг ихэнх нь ингээд ашиг олох молох гэхээсээ илүү цаад зорилго нь ерөнхийдөө ингээд ижилхэн байгаа байхгүй. Чанартай юм хүргэе те бид нар ингээд уншсан мэдснээ хүргэе. Яг л одоо хүмүүс нэгдүгээр унших дургу болцсон. Хоёрдугаарт бид нар жаахан тэнэгрэх хандлага руу яваад байна гэдгээс өөртөө хүлээн зөвшөөрöd байгаа байхгүй. Тэнгүүд тэнэгрэхгүй тул би контент хийж байгаа гэдэг үгийг би бүр аягүй санаа бүр бидний тэмлуутлаг гэж боддог хоёр ч нийтлэлжээс жишээ нь би сонсч ирсэн л та. Тэнэгрээд байгаа би мэдээд байгаа болохоор бичихгүй болохгүй, уншихгүй болохгүй, уншнаа түгээгээд тэрийг ингээ нийтэд хүргэмээр байна гэдэг нэг тийм алсын нэг л зорилго харагдаад байгаа. Тэгэхээр залуу хүний хувьд дээрс нь контент бүтээгч хүний хувьд те баярын хувьд Монголынхаа одоо ирээдүг хэрхэн харж байна. Би бол яг өөдрөгөр төсөөлдөг байхгүй. Ягаад ч юм те бид нар ингээд зарим ингээд хэвлэл хэрэгжүүлээний индекс ухарч ийн лхин арчлын индекс ухарч ийн лхин альч тохиолдолд одоо монголчууд бид нар түүхэн харсан ч гэсэн тэр асар олон юмн дээр ингээ харагддаг. Бидний хэрэгжүүлээний маш тийм соргог мэдрэмжтэй сенсортой арт түмэн те. Манай залуучуудыг ч улс төр сонирхгүй байна гэдэг ойлголчийг Subotai үзэлтийг харсан ч тэр бусад улс төрийн контентуудыг харсан ч тэр үзэлт өндөртэй байдаг. Залуучууд сонирхоогүй сонирхоод байгаа юм. Тэр энэ улс орны ирээдүйн хувьд одоо төсөөлөлч гэдэг юм уу хүлээлт эсвэл энийг ингэчүүл гоё яадаг да гэсэн тийм хувь хүний үзэл баримтлалаас хуваалцаач. Тэр тэнэгрэлийн хувьд ихсээ нэг үг хэлчихвээ. Яг мэдээч хэрэг энэхүү одоо контентыг хүргэхийн тулд бол маш их уншдаг, сонсдог, судалдаг. За энэ ч утгаар бол тарих бол тогтмол сэнэглэгдчихэд, байнгын мэдээлэл эргэлдчихэд. Тэгэхээр энэ бол тэнэгрэлийн эсрэг одоо дархлаа болж тодорхой хэмжээгээр хувирж байгаа нь бол үнэн. Гэхдээ сүүлийн үед бас хэмэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байна. Chat GPT гэж юм гарч ирлээ тий. Тэгээ энэ ч утгаар би бас хэд хэдэн контент дээр ашиглаж үзсэн. Ингэж бэлэнчилж амархан болох юм бол яг үнэндээ улам хурдтай тэнэгрэх юм шиг санагдсан. Тэгэхээр аль болох бэлэн хоол буудах биш. Өөрөө яг уншиж судлаж хийх нь бол хамгийн тэнэгрэхээс өөрийгөө аврах арга юм байна гэдгийг бас ойлгосон. Тэгэхээр дараагийн асуулт нь юу вэ? Тэгээд одоо
залуу хүний хувьд тий нуус их орны ирээдүг хэрхэн харж байна. Бид нар жишээ нь нэг залуу хүмүүст одоо яг тэгвэл чив дээр ч үеийн хүмүүс ингээд сууж байгаа тий. Тэгээд би зөв юу одоо нэг үзэгчдэдээ өгөхийг хүсэж байна гэхээр бид нар ямар хандлагатай байвал энэ их орон хөгжих юм те эсвэл одоо энэ төсөөлөл юм байгаа ч гэсэн нэг ингэчүүл нэг сайжранда гэсэн тийм хөөхний нэг өнцөг байдаг штэ бид нар одоо санаа зовнил гэх юм уу яг контент хийдэг хүний хувьд бол дор сэтгэлдүүд хүмүүс бичдэг. За. Тинчэнс бол нийгмийг ерөнхийдөө толдон ажиглах бас боломж бүрддэг. Ингээ удаан хугацаанд ер нь геополитикийн контент, түүхэн контент хийгээд хүмүүсийн тэрхүү хандлагуудыг ажиглаад үзэхээр бас одоо нэг нөгөө хэлэхэд бол яг өөрийнхөө нь ярьж байгаа шиг тийм гэгээлэг зүйл бас хэцүү харагддаг яг үүнд бол. Манайхны дунд одоо нэг үзэл хитрхи газар авсан нь бол хэд туулширсан үзэл. За Оросыг дэмждэг хүмүүс бол байгаа. Улаан фанатууд байгаа. За тэд нар бол яг тагт чигээр Оросыг дэмждэг ч гэх юм уу. Бусад барууны одоо бүх зүйлсийг үгүйсгдэг ч гэх юм уу. За эсвэл яг барууныг дэмждэг хүмүүс Оросыг бүр тэр чигээр нүгүйсгдэг ч гэх юм уу. Энэ мэт одоо туулширлууд бол маш хүчтэй ажиглагддаг. Тэгээ энэ туулширлын төлөө баг юу ч хийж мэдхээр энэ цөөхөн үндэстэн бол хуваагдвал маш хүчтэй байгаа. Манайхаа юм болгон дээр хуваагдчих. Намаараа хуваагдчих, дотроо ястнараа хуваагдчих, улс төрийн үзэл баримтлалаараа хуваагдчих, бүр дэмждэг улсуудаараа хүртэл хуваагдчих хоорондоо. Тэгэхээр энэ тавцал энэ цөөхөн ард түмнийг одоо тавцуулж байгаа энэ бүх тавцал бүх шатны тавцлаасаа бид нэр ангичирч чадахгүй бол бид нэр нэг одоо мөрөөдөд байдаг илүү сайхан гэгээлэг тим нэг юмгууд цогцдох ямар ч боломжгүй юм шиг харагддаг. Яг хөө залуучуудын дунд бол яг ямар байгааг сайн мэдэхгүй байна л та. Гэхдээ ер нь бол бүх үе хоорондоо нэг ялгаагүй л байт юм болов гэж харагдаад байна. Тэгэхээр энэс гарах хамгийн гол гаргалгаа бол тодорхой хэмжээнд бид нар өөрсдөө одоо гэгэрэх гэж ярих юм уу да тийм л. Одоо миний энэ одоо Subtype Pictures-ээр хүргэж байгаа контентууд чинь яг үнэндээ бол бас жинхэнэ мэдлэгүүд биш шүү дээ. Энэ бол мэдээллүүд яг тодорхой хэмжээнд бас мэдлэг байгаалах. Тэгтэл одоо өнөөдөр дэлхийн ертөнц ямар хурдтай хөгжиж байна. Химэл оюун ухаан хөгжиж байна. Технологи дэндүү хурдан хөгжиж байна. Хүмүүс одоо мэдээллийг бол хаанаас ямар аргаар авах боломжтой боллоо. Асар их мэдээллийн урсгал донд бид нэр шууд орчлоо. За тэгээд химэл оюун ухаан роботын технологиуд цаашлаад хүмүүсийн ажлын байрыг бол булаах ийм ирээдүй бол харагдаж байгаа мэдээч. Тэгэхээр энэ өөрчлөгдөж буй дэлхийн ертөнцид бид нэр яг юуг сурах юм бэ? Юуг жинхэнэ мэдлэг гэж тодорхойлох юм бэ гэвэл миний хувьд бол хорвоо ертөнцийн одоо мөн чанарч гэх юм уу? Илүү философик мэдлэг. Хүний мөн чанар одоо хүний ямар ч үйл ажиллагаанаас үл шалтгаалan хизээж хувиршгүй үнэн мэдлэгүүд. Байгалийн хуйлууд, ертөнцийн хууль, жамууд илүү философик байх хэрэгтэй болж байгаа юм болов уу гэж бодож энэ их дижитал технологичсан ертөнцид. Тэгэхээр манай ард түмний одоо соён гэгэрэл гэхүү энэ зүйл бол мөн чанаraa судлах хэрэгтэй болж хувирж байгаа шиг байна. Хүн мэддэггүй зүйлийнхаа дайсан байдгаа гэдэг үгээс байдаг тий. Тэгээ магадгүй нөө мэдээлэл өөрөө мэдлэг биш учраас сэтгэл хөдлөлийг үүсгээд тэр сэтгэл хөдлөл магадгүй комент болж ирээд нь штэ тий. Тэгээд өнөөдөр миний урилгыг хүлээж аваад надтай бас энэ сайхан дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Тэгээд хүмүүсээс нөгөө би ингээд ярилцлагын тулд Subtype ерөнхийдөө комментуудыг би бас нэлээд шүүж харсан. Тэр дотор дэмжлэгийн комментууд ч байсан, сөрөг комментууд ч байсан. Гэхдээ аль ч тохиолдолд нөгөө хийж байгаа зүйлдээ эзэн байх гэдгийг бол Subtype Pictures маш гоё харуулдаг. Тэгээд миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За намайг бас өөрийнхөө энэ сайхан подкастэнд урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдаа ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Өөртөө нас амжилт хүсье. За